Азад Монголын шар шорон шуурга хэмээн нэрлэгдсэн шар туйрингийн давтамж 10 дахин нэмэгджээ. Улсын хурлын чуулганаар гурилын импортын татвар нэмэх асуудал хэлэлцлээ. Үнэт цасны компаниуд уулуурхаан болон хөдөө аж ахуйн бирж дээр хуулийн дагуу ажиллаж чадахгүй байна. Засгийн газрын гишүүдийг улсын хурлын чуулган дээр худал мэдээлэл ашиглаж байна гэж улсын хурлын гишүүд шүүмжиллээ. Гоо сайхны бүтээгдэхүүний хуванцар савыг дахин боловсруулах хөтөлбөрийг зоригсон санаачилжээ. Орон төргийн үзэгчтэй сайн танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэхэд бэлэн боллоо. Би хөтлөгч Арамтуул энэ цагт ажил нь 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хаврын чуулган нээснээс хойш даруй 1 сар гаруй хугацаа өнгөрч байна. За бага биш энэ хугацаанд улсын хурал юу хийв, ямар асуудал хэлэлцвэ гэдг нь анхаарах асуудал болоод байна. За сүүлийн хэд хоногтод гэхэд улсын хурал Евразийн эдийн засгийн холбоотой төр хэлэлцээр хийх, хойд хөрштөөгөө хамтарсан компани байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. За гэтэл энэ хооронд иргэд аж ахуйн нэгжүүд татварын багц хуулийн шинжилгээг хүлээсээр байна. Шийдвэр гаргагчид экспортыг нэмэгдүүлэн эдийн засгийг өөд татна, бизнесийг дэмжинэ гэх зэргээр урайлгазангийн шинжтэй зүйлсээ ярихаас цааш хэтрэхгүй байна. Улсын хурлч засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулиудыг л хэлэлцэж батлах ажлыг хийж байна. За гэтэл ард нь иргэдийн ахуй амьдрал, амин зуулга, бизнес эрхлэх орчинтой холбоотой олон асуудлууд шийдлээ ирж байна. Ард иргэдийн амьдралтай холбоотой тэр хуулиуд нь бол бас орж ирэхгүй л байна л да. Тийм учраас жишээлбэл их хурлын ажлын хэсгийн ажлыг хүлээлгүйгээр одоо нөгөө хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1% буулгахыг гэсэн иргэн шинэ гэрлийн санаачлагыг 100 гаруй мянган хүн дэмжсэн байгаа тийм жишээлбэл. Тэгээ энэ дээр бол миний бие хуулийн одоо төсөл санаачлаад явж байгаа. Гадны аж ахуйн нэгжүүдийн оруулж ирсэн хуулиудыг баг тэр чигээр төслүүдийг нь тэр чигээр нь найруулгын хувьд, үг үсгийн хувьд, дутуу уялдааны хувьд, хууль эрх зүйн хувьд одоо жишээлбэл уялдуулахгүй бол би бол одоо сая гадаадын агарын үлгийн түвшин дээр бол процедур одоо ер нь бол монгол хэлэнд хуулийн үнд хэрэглэгдэггүй үг үсгүүд, өгүүлбэрийн төгсгөл мөсгөлүүд нь одоо жишээлбэл ингээд нэр үг мөгөөр ингээд төгссөн ийм асуудлууд орж ирсэн. Гормоор оруулж ирж байгаа альва асуудал хуудуутай байна гэдгийг бол хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр олон нийтийн хилцүүлгийг хийх, талбарын саналыг авах, хууль өргөн барихад ямар бүрдүүлбэр байх ёстой тэрнийгээ бүрдүүлээд одоо оруулж ирэх нь зүйтэй байдаг. Тэгэхээр яг энэ татварын багц хуультай холбоотойгоор сангийн яамны зүгээс бизнес эрхлэгчдийн тэнхмийн уулзалт хилцүүлэг, иргэдийн хилцүүлэг зэргийг зохион байгуулад явж гинэ гэж ойлгосон. Өнгөрсөн 7 хоногт л гэхэд онгоцны түвшийг Оросоос нийлүүлэх тухай хэлэлцээр хэлэлцсэн. За өчнөө олон хоног яригдсан энэ сэдв боловсруулалт хангалтгүй гэгдэн буцаагдсан. За энэ мэд улсын хурлаар хэлэлцэж байгаа асуудлууд нь дандаа засгийн газраас яаралтай гормоор өргөн мэдүүлсэн хуулиуд байна. Өдөр бүр татвар нийгмийн татгалаа төлөхийн төлөө амсгийг завгүй хөдөлмөрлөж байгаа ард иргэд аж ахуйн нэгжүүд засгийн газрын энэ мэд дутуу дулмаг шийдвэрүүдийг хэлэлцэж дуусгахыг хүлээж амжилгүй хаалгаа барих нэ. Харин өнөөдөр улсын хурлын чуулганаар үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах хэрэглэгчдийнхээ эрх ашигыг хангахтай холбоотой чухал хуулийн төслийг хэлэлцлээ. За тодорхойлбол гурил тижэл гайлаар татваргүй орж ирсээр яг 1 жил өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд 65 мянга гаруй тонн гурил, 52 мянган тонн тижэл татваргүйгээр орж иржээ. За энэ нь өвөлжилт, хаваржилт хүндэрсэн өнгөрсөн жилийн хүнд үед үнийн хөрөгдлийг бууруулахад хувь нэмрээ оруулсан гэж засгийн газар дүгнэж байна. За иймд одоо хаврын тариалалт эхлэхээс урьдч гурилын гайлын албан татварыг буцаан нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ. Өрх бүрийн өдөр тутамдаа хэрэгэлдэг гол хүнсний бүтээгдэхүүн болох гурилын гайлын албан татварыг тэгэлсэн шийдвэрийг эргэж харах хэсэг асуудал нь хоёр талтай. За хэрэв гурилын гайлын албан татварыг буцаан нэмэгдүүлбэл гурилын үн өснө гэж зарим гишүүд болгоомжилж байна. За иймд гурилын гайлын албан татварыг тэгэлсэн хэвээр үлдээх нь зүйтэй гэлээ. Харин нөгөө талд дотоодын үйлдвэрүүд хаалгаа бариад эхэлсэн учраас үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах нь чухал гэж үзэж байна. Хэрвээ одоо их хурлын гишүүдийн олонхон дэмжин шийдвэл үн өснө.
Тэгээ инфляцид нөлөөлнө. Жирийн иргэдийн авч хэрэгэлдэг энэ гурилан бүтээгдэхүүний үн одоо нэмэгдүүл улсын хурал одоо ямар хариуцлага үтээх вэ? Би тухайн үед аж ахуйн нэгжүүдтэй бүгднтэй нуулзсан. Гурилынхантай уулзсан. Тариаланчтай уулзсан. Энэ дотор бүх үнийн асуудал чинь бол хүссэн үсээгүй тэн дотор чинь монопол яваад байгаа шүү дээ. Харин одоо энэ өрсөлдөөн чинь бий болж иж өнөөдөр энэ тогтворжоод үнэн чинь тогтворчлоо шүү дээ. Өнөөдөр гурилын үн тогтворцсон гэж ярьж байгаа нь магадгүй энэ хуулийн гавьяа бахаа гэж би боддог. Тухайн үед юу болсон гэхээр эмний үн өсөөд байна. Энэ хэдэн гурилын үйлдвэрүүд хувилдаад байна гэж шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлт гаргасан. Бид нар хувилдаагүй гэж шүүхэд өгсөн. Тэгээ өнөөдөр яг тэрнийхээ ард гарсан юм өртөө юу ч байхгүй зүгээр бараг өвөл хавар өнгөрсөн юм чинь гэдэг утгаар ингэж танилцуулж бас болохгүй л дээ. Энэ бол аюулгүй байдлын асуудал. Баталгаатай эх орны бүтээгдэхүүнээр ард иргэдэд хангах бодлого шүү дээ. Атрын 3 дугаар энийг өрнүүлээд ямар ч байсан дотооддоо энэ гурилаа хангах нь онцгой чухал юм байна. Гурил бол стратегийн бүтээгдэхүүн юм а гэдгийг дахин сайн ойлгоод ингээл явж байгаа ажил шүү дээ. 37 үйлдвэртэй байсан 2019 онд 11 үйлдвэр болтлоо буурсан байна. За үр дүнгээр нь юу болчиход байна вэ гэхээр шүү дээ. Үн тогтоодог монопол, олигопол зах зээл өөрөө бодиттой бий болчихжээ. Сонголт байхгүй болсон. 2 том үйлдвэр нийлээд 50-аас дээш өв. 3 том үйлдвэрийн үйлдвэрлэлд нийлээд нийт зах зээлийнхаа 78%-ийг үйлдвэрлэдэг болчихсон. Улмаар өгсөн хөвөлдөж үнэ нэмдэг болсон гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь удаадараа гарсан. Гол асуудал нь өчнөө тэрбум төгрөгийн хөнгөлтөө зээл авсан гурилын үйлдвэрүүд иргэдэд хямд тогтвортой өнөөр гурил нийлүүлэхийн оронд өгсөн хувилдаж үнэ нэмсэн явдал байлаа. За гурилын гайлын албан татвараас чөлөөсөн шийдвэр нь үүнээс л улбаатай. За альва шийдвэр мөнх биш. Цаг хугацаа нөхцөл байдлаас шалтгаалж өөрчилж болдог. За хэрвээ олон нийтийн эрх ашигын эсрэг бодлого явуулбал төр үнийг нь хазаарлах боломжтой гэдгээр засгийн газар бодлогоо хэрэгжүүлж ирсэн гэж тайлбарлалаа. За хуулийн төслийг хэлэлцэх эсхийг улсын хурал маргааш санал хурааж шийдвэрлэхээр тогтлоо. Улсын хурлын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. За гэтэл хуулийн энэ заалт давхар дээлтэй засгийн газрын гишүүдэд худал мэдээлэл хэлэх үндэслэл болоод байгааг улсын хурлын гишүүд санууллаа. Хэлсэн ярьсан анхааруулсан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан улсын хурлын гишүүд засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авдаг. За гэтэл сайд нар хариултанд дундаа худлаа үг шургуулж салбарын асуудлыг мэдэхгүйг далимдуулж гишүүдийг хуурч байна. Өнгөрсөн намаар төсөө хэлэлцэх үеэр сангийн сайд жавхлан төсвийн зарлыг танах ямар ч боломжгүй гэж тасгүрэж байсан. За гэтэл ерөнхийлөгч хориг тавингууд алдагдaltaгүй төсөө бариад орж ирэх жишээтэй. Энэ бол түүний худал үгийн нэг л жишээ. Энэ байтугай худлаа зүйлсийг ярьсан гэдгийг гишүүд батлан хэлж байна. Өсөг бид нар таньсан шүү дээ. Тэгэхээр нөгөө жавхлан сайдын өгсөн мэдээлэл бол худлаа байсан гэдэг тэр зүйлийг бол аюу сайн мэдсэн. Хоёрдугаарт бас яг томилтын зардалтай холбоотой бас яригдчих хаад бас л худлаа мэдээлэл өгчээсэн. Би нэг бүр бодиттой тод жишээ хэлье. Өнгөрсөн намар 25 оны төсөв хэлцэж яхад төсвийг алдагдaltaгүй батлая гэж гишүүд зөндөө санал гаргасан. Гэтэл сангийн яамнаас тухайлбал боломжгүй. Том төслүүдэд явуулахын тулд хөрөнгө оруулалтад хэрэгтэй. Тийм учраас төсөв одоо нэг тэр 2.8% орчмын алдагдaltaа батлаад ингээ явахаас өөр байхгүй хөгжлийн төсвөө гэдэг. Гэтэл ерөнхийлөгч хориг тавиал 7 хоногийн дараа буруулаад ороод ирж болсон шүү дээ. Өнөөдөр жишээлбэл энэ гурилын албан татвартай холбоотой үйл ажиллагааны сайдыг бол одоо зарим мэдээлэл төр илт буруу жишээ мэдээлэл өгч ийн л гэж харж байгаа. Би өчигдөр хүртэл хэлсэн шүү дээ. Хэвлэлийн урал дээр ихтэй инквайри сайд таас сүүлийн 5 жил гурилын үн доктортой байсан гэдэг бодлоо мэдээлчихсэн. Би статистик харж мэдээлсэн л гэж надад тайлбарлаж байгаа байхгүй. Гэтэл тэр статистик дээр яг тгээ бичсэн байсан. Би харахад арай өөр юм харагдаад байгаа байхгүй. Зүгээр захын дэлгүүрт ороод өсгөх гурилын үн яаж өөрчлөгдсөнийг хоёр дэлгүүрээр ороод мэдчих боломжтой зүйл шүү дээ. Чуулганы танхимд энэ дээр бид нар бодлоо ярих хэрэг хинтж байхгүй шүү дээ. Энэ мэт чуулганы танхимд худлаа ярьж хариуцлагагүй мэдээлэл хийж байгаа засгийн газрын гишүүдэд хариуцлага хүлээх эрх зүйн зохицуулалт байхгүй. Иймдээч тэд худлаа ярьсаар байна. Өнгөн дээр улсын хурлын гишүүдийг хуурч байгаа мэт боловч бүхэл бүтэн улсын бодлого тодорхойлж шийдвэр гаргаж байгаа хүмүүс ингэж аашлах нь зохимжгүй гэдгийг хэлж байлаа.
Улс төрчид нүүрсийг далдуур худалдаалж чимээгүйхэн халаасаа дүүргэж байсан нь 3 жилийн өмнө ил болсон. За нүүрсний гихт тодтголтой хэргийн дуйланаар биржийн тухай хууль батлагдаж уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод нээлттэйгээр арилж алдаг болсон юм а. Үр дүнд нь хотын захын, бата, дулмаа гээд бүгд ямар бүтээгдэхүүнийг аль компани хэдэн төгрөгөөр арилжаалж байгааг харах боломжтой болсон юм. За гэхдээ ил мэдээллийн цаана дагалдаар үн тогтоох асуудал арилаагүй хിവэр байгаа юм а. Учир нь өндөр үн санал болгосныг нь зуучлах үүрэгтэй үнэт цаасны компаниудыг хуулиас давсан журмаар далайлгаж байгааг хувийн хэвшлийнхэн хэлсээр байна. За уг нь зарчмаараа бол үнэт цаасны компаниуд худалдагч, худалдан авагч талуудыг зурчлах үүрэгтэй. За гэтэл энэ процессыг орхигдуулж уул уурхай гэлтгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдагч, худалдан авагчид дундын зуурчлагчгүйгээр шууд бирж дээр уулзаж бодит үн биш харилцан тохиролцсон үнийг тогтоож байна гэлээ. Тусгай зөвшөөрөл авсан 11 компани 11 талаас худалдан авагч талуудтайгаа уулзаад ингэ явах юм бол тэр 10 биш 100 200 захиалга орж ирэх юм нөхцөл байдал нь бүрдэх юм болов уу гэж харж байгаа. Хэрвээ тэр 100 200 захиалга орж ирэх юм бол магадгүй өрчөж тохирсон үн явахгүй. Тухайн акшн яг бирж дээр аукшн арилжаанууд явна. Магадгүй худалдагч тал $60-65 дээшээ үнээр зарна гэсэн захиалга өгөхөд тэр дороо 66, 67, 68 ч гэдэм үү бие биентэйг өрсөлдөд өндөр үн тогтох ийм боломжууд нь бүрдэнэ. Өндөр үн тогтсноор явж эцсийн дүндээ хинт ашигтай байг бол Монгол улсад маань хэрэгтэй. За угтаа бол 2022 онд батлагдсан хуулийн дээр үнэт цаасны компаниудаар дамжуулан арилжаална гэх утгатай үгийг цагаан дээр хараар бичсэн. За гэвч хэрэгжих хугацааг журмаар хойшлуулсаар байна. Энэ сараас эхлэн хуулийн дагуу явах ёстой байсан ч дахиад л 1 жилээр сонгожээ. Үнэт цаасны компаниуд эрхэм байвал бүх худалдагч болон худалдан авагч талтай уулзаж хөрөнгийн бирж дээр хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг Монголын талд ашигтай байдлаар эргүүлнэ. За гэвч зарим нэг улс төрчдийн эрх ашигыг хөндөх гээд байгаа учраас үнэт цаасны компаниудыг оролцуулахгүй байх санаа өрдөлж байгааг үгүйсгэхийн аргагүй байна. Одоо цаасны компани 52 байна. Уул уурхайн брокерууд 15 байна. Энэ том хүчийг зөв зөвлөлтөнд зарцуулахгүй зөвхөн хөрөнгийн бирж ингээд бид нар арилжааг зохион байгуулнаа гэдэг ингээд байгаа нь энэ хувийн хвшилтэд хийж чаддаг ажлыг нь хийлгэхгүй төр өмнөр нь ороод байгаа л ажил. Яг ер нь эцсийн дүндээ болохоор нүүрсний худалдан авагчид маань хангалттай үйлчлэгийг авч чадахгүйгээс болоод бас орж ирэхгүй байгаа тохиолдол хангалттай байгаа гэж үзэж байна. Журмын хэрэгжих хугацааг сунгасаар байгааг Монголын хөрөнгийн биржээс нүүрсний үн унаж эрэлт буурч байгаа савлгаатай үе учир цаг нь болоогүй гэх тайлбар өгдөг байна. Ингээд тохиромжтой цаг нь хизээ болохыг улс төрчид шийдэх бололтой. Хөдөө аж ахуйн биржч мөн адил бирж нэртэй гайлын экспортын бичиг өгдөг газар болж хувирлаа. Хөрөнгийн зах зээлийн үндсэн зарчмыг алдагдуулсан жүжигээ зогсоож өрсөлдөөний зарчим руу шилжүүлэх ёстойг их сурвалжууд хэлж байлаа. Хөрөнгийн зах зээлийн дутуу тулмыг ажилуулснаас болж аж ахуйн нэгжүүдийн өргөжинд хэлэх боломж хомсдож байна. За угтаа бол олон улсын эдийн засгийн тогтолцоонд банк, хөрөнгийн бирж тэнцүү оролцоотой байх шаардлагатай. За гэтэл манай улсад банк илүү оролцоотой байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийн хуульд шинжилэлт оруулах шаардлага үүсэт байгааг салбарынхан хэлж байлаа. Нээлттэй хувьцаагаа хөрөнгийн зах зээл жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гаргаснаар банкнаас зээл авалгүйгээр илүү өргөжинд хэлэх боломж бүрдэх юм. Үүний дагуу олон жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөрөнгийн зах зээлд сонирхол их байна. Засаглалын хувьд, ил тод байдлын хувьд, тайлагналын хувьд бол тодорхой шалгууруудыг хангадаг. Тэгээд нээлттэй болсноор эдгээр шаардлагуудыг хангах замаар тухайн компани маань үйл ажиллагаа болоод сайжирдаг. Олон нийт болохоор илүү одоо нээлттэй компани засаглал сайтай, ил тод байдал сайтай гэдэг утгаараа хөрөнгө оруулах хандлагатай байдаг болоод бүтээгдэхүүн үйлчилгээ талаас сурталчилгаа болж өгдөг. Одоо төмөн шувуутын өндөг ах уу эсвэл одоо хаалттай компани өндөг авах уу гэвэл төмөн шувуутын хувьцаа эзэмшигч бол төмөн шувуутынхаа үнэийг авдаг. Иймэрхүү одоо олон давуу талуудыг бол одоо компаниудад олгодог байна. Хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгож үйл ажиллагаад хэлсэн бодит жишээ бол төмөн шувууд. Анх 2019 онд 25% хувьцаагаа зах зээлд гаргаж 10 тэрбум төгрөгийн хөрөнгийг босгож 2 дахь үйлдвэр барих суурьа тавьж чаджээ. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаагаа гаргах нь банкны зээлийн хүү төлөх дарамтгүйгээр бизнесээ өргөжүүлэх боломжтойг хэлж байлаа. Энэ бизнесийн үйл ажиллагаа олон нийтийн итгэлийг даах үс байх ёстой. Одоо зарчим үйл ажиллагааны зарчим нь бол нээлттэй ил тод байх ёстой гэдэг ч юм уу те.
Энийгээ дагуулад бас нөгөө давуу талууд бас байгаа. Мэдээж одоо олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх юм боломж тий. Энэ татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө бол одоо банкны одоо зээл санхүүжилттэй харьцуулах юм бол одоо бас яг шууд утгаараа хүү болон хугацаа гэж байхгүйгаараа энэ том давуу тал. Энэ мэт амжилттай IPO хийсэн компаниудын туршлагыг хуваалцах уулзалтыг Улаанбаатар үнэт цаасны бирж зохион байгууллаа. Тэд Монгол улсын нээлттэй хувьцаатай 200 орчим компаниудын игнэнд нэгдэхээр судалгаа хийж явна. Манай компани байгуулагдаад 4-5 жил болж байгаа. Тэгээд бид нэр бол өсөй дэвжээ томрыг гэдэг үүднээсээ банкны зээл аваад ингээ явхад бол аяанда дарамт нь нэлээ бас их болоод хүү өндөр учраас удирдлагын чанартай онол төсөлтэй холбоотойгоор тийм учраас би одоо нөгөө судалж байгаа. Одоо энэ B2B уулзалт хөрөнгөний зах зээлээс хөрөнгө яаж татах, хөрөнгө оруулалт татах тал дээр сонирхож үзэх юм бол бизнесээ хурдан ахиулах, чидүү эрхлэгчдийн хувьд бол өшөө дараагийн шатанд хурдан гарах боломж нөлөө нэлээд болов гэж та дэшээ сонирхохоор ирсэн. Хөрөнгөний зах зээлд гарах нь зөвхөн хөрөнгө босгоо зогсохгүй, компани засаглалын хувьд сайжирч олон улсад бүтээгдэхүүнийг гаргахад илүү их хэлбэр таатай болгодог гэж байна. Үзэгчдээ Тэнгэрлэгзийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За говийн шорон шуурга Монголын нэрийг дэлхийд дахинд хүргэх болжээ. За гэхдээ мэдээж муугар. Жил бүрийн үдээд Хятад, Солонгос, Япон зэрэг улсын хэвлэлээр Монголын говиос үүдэлтэй шорон шуурганаас сэрэмжлүүлсэн мэдээллийг нийтэлж байгаа юм. 10 хоногийн өмнө Хятадын төв телевиз Хятадын хойд хэсэг Монголоос үүдэлтэй хүчтэй шорон шуургад өртөх эрсдэлтэйг анхааруулжээ. Устай ойр улсын зовлон цунами харин уснаас хол улсын толгооны өвчин шар шорон шуурга болжээ. Монголын шар түйрэн гэж алдарсан шар шороо элсэн шуурганы давтамж 4-5 жилд ганцудаа тохиодог байж 2021 оноос нэмэгдэж хаяа нэг болдог байсан шар шорон шуурганы үзэгдэл нэг жилд 4 удаа бүртгэгдэжээ. Харин 2023 оноос хойш 3 дахин нэмэгдэж бараг сар бүр шахуу элсэн шорон шуурганы нүүдэл болж байна. Баянгар аймаг гийн уртаатлын одоо хөндигээр ингээд салхилдгийн салхин дээрээ бас шорон шуурганы хөсөр байдаг. За энэ маань урагшаа одоо Кят руу гараад Кяттын Баянур аймгийн тийшээ урагшаа гараад за тэгээд энэ Кяттын хойтлын элсийг өвөр Монгол нутагт байгаа элсийг хамж аваад ингээд хийсдэг. Тэгээ энэ бол шорон шуурга болдог. Бүр сүүлийд бол түйрэн болдог. Түйрэн гэдэг маань бараг 2-300 метрийн өндөр хан босч байна гэсэн. Ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хойд мөсөн далаа хайлж зарим улс живхтэй тулсан. Харин Монгол улсын газар нутаг элсээр бүрхэгдэж байна. Судлаачид саяхан хэд хэдэн байршлуудад судалгаа хийсэн байна. Тухайлбал Говьсөнбөр аймгийн 65.9% нь элсээр бүрхэгдсэн. Аршаан цумын нутагт элс бүхий талбайн хэмжээ сүүлийн 22 жилийн хугацаанд 2.5-аас 3 га талбайгаар нэмэгдэжээ. Өөрөөр хэлбэл нэг суманд жилбэр 3-аас 4 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газар нутаг элсжиж байгаа гэж хэлж болохоор байна. Бид бол одоо тариалангийн бүс нутаг, мөн хуурай хээрийн бүс нутаг, ойд хээрийн бүс нутгийг төлөөлүүлж явуулсан. Гэтэл эдгээр бүс нутгуудад бол жил 5-аас 50 га хүртэлх одоо талбай бол ингээд элсэж байгаа, нэмэгдэж байгаа. Километр квадрат ингээд нэмэгдэж байгаа ийм үр дүн гаргаж ирсэн жилд. Тэгэхээр энэ бол Монгол орны хэмжээнд бол үнэхээр энэ цөлчит газрын дараатлыг бол боддоор явж байгаа бол харуулж байгаа нэг юм үр дүн гэж бид харж байгаа.
10 хоногийн өмнө Бээжин хот спортын том арга хэмжээнүүдэд хойшлуулж цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаасан. За бүрч болоогүй галт тэрэгний үйлчилгээгээ төр зогсоож 22 сая оршин суугчаа шаардлагагүй бол зорчихгүй байхыг сэрэмжлүүлсэн мэдээ гаргасан. За яагаад гэвэл Монголоос үүдэлтэй хүчтэй шорон шуурганд өртгөөс сэргийлэх зорилготой юм. Олон улсын санааг зовоолсон шар шорон шуурганы асуудал эх жил болох COP17 уулзалтын гол сэдэв болох нь гарцаагүй байна. Дэлхийн хэмжээнд жил бүр дахин боловсруулагдалгүй хаягдж байгаа 120 тэрбум ширхэг гоо сайхны бүтээгдэхүүний сав байдаг байна. За үүнийг багасгахын тулд зориг сангийн P-Pretty төслийн хүрээнд гоо сайхны бүтээгдэхүүний дахин боловсруулах боломжтой савнуудыг цуглуулan үйлдвэрт дамжуулах төсөл хэрэгжиж эхэлсэн байна. 10 орчим жилийн өмнө бид өглөө оройд нэг тос түрхдэг байсан бол одоо өдөрт олон бүтээгдэхүүнийг дараалан хэрэглэх болоод байна. Тэр хэрэглэж байгаа зүйлс дахин боловсруулагдахгүй хаягдах нь манай дэлхийд ямар их хог хаягдал үүсэж байгаа нь ойлгомжтой юм. Pretty төсөл нь Mons, Хаалгай, Beauty Secret, Ruby Rose гоо сайхны байгууллагуудтай хамтран салбаруудаар нь гоо сайхны бүтээгдэхүүний хоосон савуудыг цуглуулахар болсон байна. Зөвхөн PP, HDPE, LDPE гэсэн 3 төрлийн хуванцрыг Монголд яг ингэж дахин боловсруулах боломжтой байгаа. Тэгэхээр яг ийм 3 төрлийн хуванцар тийм гоо сайхны савлгааг хэрэглэгчд маань өөрсдөө сайхан цэвэрлээд тэгээд тухайн худалдаж авсан дэлгүүр дээрээ аваачиж өгөөд урамшуулал эдлэх боломжтой. Манай улсад сард 20 мянган тонн орчим хуванцрыг дахин боловсруулж байгаа юм. Үүнээс гоо сайхны бүтээгдэхүүний савлгаанууд 7 мянга орчим тонныг боловсруулдаг байна. Жишээлбэл нэг үсчний салон сартаа дунджаар 200 ширхэг хуванцар хаягдал гаргаж байгаа юм. Үүнээс хэр их нь дахин боловсруулагдаж байгаа нь тодорхойгүй. Тиймээс дахин боловсруулагдах боломжтой хуванцрын талаар хүмүүс илүү мэдээлэлтэй болж хуванцруудыг ялгаж сурах нь байгальд үзүүлэх сөрөг нөлөөг багасгана. Ер нь яг 2 номерын хул одоо хамгийн өргөр этос өнөөдөр манайх 7-8 үйлдвэр байна. Эдгээр яг хөр тэр мөхөлгөөр эргүүлэн сахилгааны хамгаалалттай хоолойж шин арзаар одоо орон суусан тавилж байгаа. Тэрийг хийж байна. Янз бүрийн диаметрийн 3 номерын хувцар юу гэдэг вөхтэй одоо бохрын одоо шугамны хоолой, сарл хоолой тэгээд бас агааржуултын одоо уурхаа одоо гүний уурхаа мохтой тавилж байгаа агааржуулттай хоолой хийж байна. 5 номерын бол ерөөсөө одоо хийж байгаа юм болохоор барилгын Нэг ширхэг гоо сайхны бүтээгдэхүүний хуванцар 400-ээс 1000 жилийн дараа л шингэж алга болох юм. Хэрэглэгч гоо сайхны бүтээгдэхүүний хогонд хайсан хогноос дахин боловсруулагдах боломжтой. Гэхдээ хогноос ялгаж авч байгаа хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүний сав жижиг байдаг учраас авалгүй хаягдах тохиолдлууд их байдаг гэлээ. Бүтээдэг оюун ухаанаараа шинийг санаачилдаг нийгмийн давхарга цөөрч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн гол асуудал болж байна. За тиймээс бид мэдээллийн хөлбөрөөрөө амар хялбар аргаар мөнгө олж арилжаа намаа гүйлгэхээс өөр амьдрал сонгосон залуусыг онцолж байна. Өдөр бүр айлын ширээн дээр байх энэ сүг үйлдвэрлэхийн тулд Баттулга шиг 700 гаруй залуус өглөө эртлэн ажилдаа гардаг. Баттулга 2007 онд хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд анх сүү хувьцаат компанид ажилд оржээ. Жолооч захирлаас бусад бүхэл ажлыг компанид хийж үзсэн Баттулга 18 дахь жил дээрээ ээлжийн дарга болсон байна. За 2015 оноос Тетрапакс авалгаа, за Purpax авалгаа гэж юмнуудыг жил болго оруулж ирсэн. Энэ бүхэн орж ирэх тусам за одоо ажилчид болон миний хувьд бол ингээд адилхан тоног төхөөрөмжөнд суралцаад за адилхан ур чадвар суугаад одоо ингээд явж байгаа гэсэн. Жил болго өдөр болго ерөнхийдөө сургалтууд бол хөгжүүлэх сургалтууд бол явж байдаг. За одоо гэхэд би гэхэд бол Max Group-ийн за leadership гэдэг юунд хамрагдаж явж байгаа. Баттулга шиг оюутны ширээнээс онлын мэдлэгтэй ирсэн залууст ур чадвар, шинэ мэдлэг олгох замаар аж ахуйн нэгжүүд мэргэжилтэй монгол хүнийг бүтээж байна. Зарим компаниуд дотооддоо сургалтын төв хүртэл байгуулж дэлхийд дахинд хэрэгжиж байгаа шинэ технологиг сургаж байна. Түүгээрч зогсохгүй их сургуулиудтай хамтран цалинтай дадлагжих хөтөлбөр, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж залуу мэргэжилтнүүдийг дэмждэг юм байна. Ер нь бол ажлын байран дээр сургуульд одоо хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг дэлгэхтэй. Дээрээс нөгөө шинэ техник технологи болон бид нар нөгөө шинэ технологи нэвтрүүлж байгаатай холбоотойгоор бид нар гадны экспертүүдийг бас яг ажлын байран дээр урьж оролцуулаад бас яг үйлдвэрийн нарийн мэргэжлийн одоо инженер техникийн ажилтнуудаа ол мэргэжүүлдэг. Энэ нь юу вэ гэхээр ерөнхийдөө манай Монгол улсад те инженер техникээр одоо бэлтгэгдэж байгаа оюутан залуучуудын бас
хомсдол те байгаа учраас бид нар бас оюутан залуучуудыгаа бас үнцэнтэй мэргэжлэр сурч хөгжиж байгаад нь одоо зориулаад бас яг энэ одоо тэтгэлэг хөтөлбөрөөр зохион байгуулсан байна. Ийм ур чадвартай хүмүүс ирээдүйн Монголын хөгжлийг тодорхойлж байна. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь зөвхөн бүтээгдэхүүний гарцыг бус ирээдүйн Монголыг тодорхойлох ур чадвартай хүмүүсийг дэмжиж байгаа нэг хэлбэр гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Манай улсын аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 80.5% нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамаардаг байна. Эндээс л шинэ бүтээгдэхүүн, оновчтой санаачлагууд төрөн гардаг гэж мэргэжилтнүүд ярьж байлаа. Худлаа хөгжлийн банк 2018 оноос эхлэн хязгааргүй мөрөөдөл төслөө хэрэгжүүлсэн. За энэ жилийн хувьд аутизмыг таниулах сарын хүрээнд 3 дахь удаага хязгааргүй мөрөөдөл төслөө аутизмтай онцгой хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багшчуудын тав тухтай орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрдэм бэлэгтээ зөв хүн болж өсгөхтөн бодит дэмжлэг үзүүлэх юм а. Энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд аутизмтай хүүхдүүдийн мэдрэхүйн өрөөг иж бүрэн тогтжуулж өглөө. Тус сургалтын өрөөг тогтжуулснаар хүүхдүүд тохилог тав тухтай орчинд суралцаж, үйл хөдлөл харилцааны хувьд хөгжиж, нийгмийн харилцаанд орохт нь хэрэгтэй юм а. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн хөгжлийн төв нь 2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай төвийн онцлог нь эрүүл мэнд боловсрол нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь мэргэжлийн баг бүрэлдэхүүн үзүүлдэг улсын хэмжээний цорын ганц байгууллага байна. Бид бүгд өнөөдрийн байдлаар 47 мянга гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Сүүлийн жилүүдийг харахад бол аутизмтай хүүхдийн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд манай төвөөр үйлчлүүлэх байдал бол нэмэгдэж байна. Манай Худалдаа хөгжлийн банк 2018 оноос эхлэн хязгааргүй мөрөөдөл төслөө ингээд жил бүр доктортой хэрэгжүүлж ирж байгаа. За бид нар бүхэн бол 2024 оноос эхлүүлээд энэ хүү төслөө аутизмтай хүүхдүүдэд чиглэн хэрэгжүүлье гэд яг энэ удаад бол ингээд яг 3 дахь удаага аутизмтай хүүхдэд зориулсан байдлаар хязгааргүй мөрөөдөл төслөө хэрэгжүүлж байна. За энэ удаагийн төслийн хамгийн гол онцлог нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр бид аутизмтай хүүхдэд зориулсан ийм суралцах өрөө бий болгож ингэж тогтжуулж өгч байгаа. За энэ өрөө нь олон улсынхаа нэршлэр бол Snoozeling Room гэдэг ийм мэдрэхүй хөгжүүлсэн ийм өрөө. За аутизмтай хүүхэж гэхгүй ер нь хүүхдийн гол хөдөлмөр суралцах нийгмийн харилцаанд орох чадвар бол ерөөсөө хамгийн ихэнд бол ингээд тоглох хэрэгцээгээр бий болж идэг. За бид нар яг энэ удаад ингээд стандартын дагуу аутизмтай хүүхэд юугаар тоглоод яавал ингээд харилцааны хувьд сайжрах юм бэ, илүү хөгжих юм бэ гэдэгт ингээ ач холбогдол өгөөд яг стандартын дагуу ингээ англи улсаас ийм холбогдох тоглоом болон за Монгол улсад шаардлагатай байгаа энэ өрөөнийх нь бүх тогтжилт засвар үйлчлэгийг ингээ хийж үзүүлээд ингээ хүлээлгэж өгч байна. Худалдаа хөгжлийн банк цаашдаж Монгол улсын хүүхэд бүр тэгш боломжоор хангагдж, тэгш орчинд сурч боловсрох боломжтой байхын төлөөх ажлуудыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. Мэдээ үргэлжилж байна. За олон улсын шатрын холбооноос 2025 оныг нийгмийн шатрын жил хэмээн зарласан. Манай улс ч мөн энэ санаачлагад идэвхтэй оролцож 999 шатарчин өөрсдийн оюуны хүчээ сорих нүүдэл 999 шатрын анх дугаар тэмцээнийг зохион байгууллаа. Монгол улсын спортын дэд мастер салбарсан Өвсгөл аймагт бол 7-8 удаа төрүүлсэн Өвсгөл аймаг аврагуулжсан байна. Сүүлдээ шатар бол үнэхээр агуу спортыг ойлгоо тэгээд тэжтэй энэ бол шатраар нэлээд хичээлсэн. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд энэ бол одоо дэлхийд үнэхээр тэргүүлж байна. Монгол хүний оюун ухааныг үнэхээр дэлхийд харуулж чадж байна. Үнэхээр их бахархаж байгаа. Тэ тавсаар уран зэрэгтэй санагддаг. Ах нараа тоглож байгааг хараад орсон. Сахилга асуух хахаа гэж бодож байна. Нүүдэлгээд сургуулиудын дүүргийн тэмцээнд орж ирсэн. Тэгээд сургуулаараа мөнгө медаль авчихсан. Төвчээртэй тэгээд тархин илүү сайн хөгждөг гэж бодсон.
Нүүдэл 999 шатрын анх дугаар тэмцээнд 7 настай хүүхдээс эхлээд 70 гарсан ахмад тоглогч хүртэл өрсөлдөж, оролцогчдын 40 орчим хувь нь анх удаа албан ёсны шатрын тэмцээнд оролцож байгаа юм. Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа төдийгүй дараагийн жилүүдэд оролцогчдын тоог 1000 давуулах зорилготой байна. Дэлхийн нийтээр нийтийн шатрыг хөгжүүлэх, сургуулиуд шатрал заах ингэж ийм эрчтэй давлгаа өрнөж байна. Монгол улс ч гэсэн нийтийн шатрыг хөгжүүлэх хүчин зорилго болгож байгаа. Бүх аймаг сум сургуулиудын шатрыг бид цаашдаа өргөжүүлж нүүдэл 999 гэдэг тэмцээнийг улс орон дээр өргөжүүлэхийг зорж байна. Одоо манай Монгол улс 15 их мастертай ямар гайхамшигтай Монгол хүнд ийм өгдөл агуу их стратегийн авьяас байна гэж Азийн шатрын холбооны бүсийн ерөнхийлөгч Утот Адьянта гэдэг дэлхийн супер их мастер хэлж байсан. Монголчууд эртнээс оюуны спортыг дээдэлж ирсэн ард түмэн. 18 дугаар зууны их Монгол улсын үед шатар тоглож байсан түүхэн баримтууд ч хадгалагдан үлдсэн байдаг. Тухайн үед шатар нь зөвхөн зугаа цэнгэлийн хэрэгсэл бус, харин удирдах ухаан, стратегийн сэтгэлгээг хөгжүүлэх чухал хэрэгсэл байжээ. Манай улс шатрын спортоор дэлхийн шилдэг 50 орны тоонд багтдаг. Түүнчлэн 3 сая гаруй хүн амтай манай улсад шатрын 15 их мастер байдаг нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг хэлж байлаа. Нүүдэл 999 тэмцээнд тэднээс 5 мастер нь өрөг нүүхнэ. Үзэгчдээ бид орой мэдээг үзүүллээ. Биднийг сонгон үздэг үзэгч та бүхэнд баярлалаа. Өргөжлүүлэн гадаад мэдээг инх болгон хүргэнэ.